Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргэлээ гомдоолоо гэж олон нийтийг айлгадаг эрх баригчдын үг бол үнэн хэрэг дээрээ луур хийгсэн башир арга юм. Бодит жишээ нь оюутлогон гэрээ. Олон жил батлагдахгүй дуншсан улс төрийн бүлэглүүд эдэж найрлах ухааны олохгүй байсных юм. Харин ерөнхий сайд ясан баяр учрыг нь олсноор олигархууд дундаа хийж оюу толгойг залгих найр эхэлсэн юм. Хамгийн сүүлд луйварчин сайхан бэлгээр маниа уншилж одоо 2035 он хүртэл Монгол улсад ашгаа өгөхөөргүй болгосон ба оюу толгойн гэрээ 2037 онд дуусгар болно. Гэхдээ тэрнээс өмнө ухагдаж дуусаад хоосон нүх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Гэрээ батлагдахдаа Монгол улсыг олон 10 жил өлхөнд хижээж Азийн бар цасны ерөөс гэлүү янз янзын амьтан болно л гэсэн авч одоо харин эсрэгээрээ Монгол улс дампуурдаа зарлцгаад байна. Оюу толгой зогсоогүй явсаар л байгаа. Өнгөрсөн жилийн байдлаар оюу толгой нь гэрээнээсээ хэмжээ хязгааргүйгээр давж 98 жилд ухаж явах ёстой байсан 1800 тонн алт, 100 жил ухах ёстой байсан мөнгөө 84 жилийн турш ухаж явах ёстой байсан зэсээ тус хилээр гарган алдсан байна. Оюу толгой жилдээ 500 мянган тонн зис, 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө гаргах тооцоотой. Бид 42 сая тонн зисээ, 1800 тонн алтаа, 11 мянган тонн мөнгөө оюу толгойд өгөөд байгаа. За нэг иймэрхүү. Харин одоо тэр гадаадын хөрөнгө оруулалт гэж үлгэрт итгээд огт хэрэггүй. Геолог Уул Уурхаан үйлдвэрийн сайд асан геологийн эрдэс зүйн ухааны доктор Ч Хурцгаа яаж ч хөөсөн 20 тонноос дээш алт 10-аас дээш тонн зэсийн нөөцтэй газрыг орхиод явах тэнэг хүн байхгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг үргэлээ хөөлөөх үлгэр бол эрх баригчдын зохиосон тарих угааж арилгадаа бэлдэх гарын авлага болж таараад байгаа.